Бодлогоо бодцгоё. Эхлээд Алис болон Боб 3-ын зэргийг 17-д үлдэгдэлтэй хувааж тооцоо хийхэд тохирно. Тэгээд Алис нууц тоогоор 15-ыг сонгон 3-ыг 15 зэрэгт дэвшүүлж 17-д хуваан үлдэгдлийг тооцоолно. Олсон үр дүнгээ Бобд илгээнэ. Боб харин өөрийн нууц тоог тухайлбал 13-ыг сонгон 3-ыг 13 зэрэгт дэвшүүлэн 17-д хувааж үлдэгдлийг тооцно. Энэ үр дүнгээ Алист илгээнэ. Одоо хамгийн гол зал нь Алис Бобын илгээсэн тоог хүлээн аваад өөрийн нууц тоогоор зэрэгт дэвшүүлэн 17-д хувааж үлдэгдлийг нь тооцоход 10 гарна. Боб мөн Алисын илгээсэн тоог хүлээн аваад өөрийн нууц тоогоор зэрэгт дэвшүүлэн үлдэгдлийг олоход үр дүн ижил гарна. Эхлээд тэдний хийж байгаа тооцоо ижил юм шиг харагдахгүй байна. Алис Бобоос 3-ыг 13 зэрэгт дэвшүүлэн 17-д хуваахад гарах үлдэгдэл болох 12-ыг хүлээж авсан. Тэгэхээр Алис 3-ыг 13 зэрэгт дэвшүүлэн түүнийг дахин 15 зэрэгт дэвшүүлж 17-д үлдэгдэлтэй хуваахад гарах үр дүнг олж байна. Үүнтэй адил Боб Алисаас 13-ыг 15 зэрэгт дэвшүүлэн 17-д үлдэгдэлтэй хуваахад гарах 6-г хүлээн аваад Алистай адил тооцоог хийж байгаа гэсэн үг юм. Тэд өөрөөр дарааллаар зэрэгт дэвшүүлэхэд үр дүн өөрчлөгдөхгүй мэдж байгаа. Илтгэгчүүдийн байрыг солиход үр дүн өөрчлөгдөхгүй. Иймээс тэд өөрсдийн нууц тооцоогоор 3-ыг зэрэгт дэвшүүлэн тооцоо хийсэн байна. 15 эсвэл 13 гэсэн хувийн тоог үл мэдэх Ив энэ бодлогын зөв шидээг олж чадахгүй. Энд бодлогын бодолтыг үзүүллээ. Тэдний нууцыг мэдхийг хүссэн Ивд энэхүү дискрет логарифмын бодлогын шидээг тооцоолон нууцыг дайлахад маш их хугацаа хэрэгтэй болно. Энэ нь нууц түлхүүрээ солилцох асуудлыг шийдэж байна. Нэгнтэйгээ уулзаагүй хүмүүсийн хооронд мэдээллийг шифрлэхийн тулд хуурмаг санамсаргүй тоог зайлшгүй ашиглах болдог.